Сайн байцгаана уу? Төвшөө байна. Та бүхэндээ энэ өглөөний мэндийг хүргэе. За манай үнэгүй цахим сургалт болон одоо үнэгүй хичээлүүдэд яаж хамрагдах вэ гэхээр та энэ цахим сургалт гэсэн энэ линкэн дээр дарж болно. Эсвэл цахим сургалт гэсэн энэ товчон дээр дараад манай сургалтын талаарх мэдээллүүдтэй танилцаад яг аль үнэгүй сургалтыг үзэж байгаа сонгоо. За одоо манад тэгэхэд за энэ хичээлийн үзүүлэлт файл бэлтгэх арга зүй гэсэн энэ цахим сургалт маань үнэгүй байна. За энэ Facebook группийн social learning-ийг цахим сургалтанд ашиглах нь гэдэг энэ хоёр сургалт маань үнэгүй байна. За мөн зарим нэг хичээлүүд дээр маань болохоор бас үнэгүй хичээлүүд байгаа. Төлбөр төлөхгүйгээр үзэх боломжтой. За одоо энэ дэр үнэгүй одоо энэ цахим сургалтанд хамрагдахын тулд яах вэ гэхээр тухайн одоо сургалтыг сонгоод дарахаар энэ сургалтанд бүртгүүлэх гэдэг юм товч байгаа. За энэ бүртгүүлэх гэсэн товчон дээр дарахаар танд одоо өөрийнхөө бүртгэл үүсгэх юм хэсэг гарч ирнэ. За эхнийх дээр нь болохоор та өөрийнхөө нэрийг бичиж өгнө. За last name дээр нь болохоор та овгоо бичиж өгнө. За мэйл хаяг гэдэг дээр өөрийнхөө мэйл хаягийг бичиж өгөөрэй. За нууц үг бичиж өгнө. Пассворд гэсэн хэсэг дээр нь. За тэгээд нэг чеклэхээс өмнө та энэ ашиглах журам одоо манай сайт дээр ашиглах журамтаа уншиж танилцаарай. За мөн энэ нууцлалын бодлоготой мөн зохиогч эрхийн тухай хуулийн энэ заалтуудтай маань бас уншиж танилцаарай. За ингэснийхаа дараагаар та энийг чеклээд sign up гэсэн товчийг дарснаар таны бүртгүүл үүснэ. Эсвэл та бүр илүү хурдан одоо бүртгүүлгийг үл энэ Facebook гэсэн энэ товчон дээр дарангуй таны бүртгүүл автоматар үүснэ. Эсвэл энэ Gmail-ийн энэ баатан дээр дараад та бас бүртгэлээ үүсгэх боломжтой шүү. За одоо бүртгэлээ үүсгэе sign up. За төлбөргүй хичээл учраас шууд одоо энэ хичээлээ үзэх энэ сургалтын талбар руу шилжиж байна. Та ингээл хичээлээд үзээ явчихна гэсэн үг. За тэгээд бусад өөр курсуудын одоо хичээл үзэх гэх юм бол саяны за энэ сургалтын талбар зочлох гэдэг энэ линкэн дээр дарна гэсэн үг. За тэгээд таны одоо сонгосон одоо судалж байгаа сургалтууд маань энэ My Dashboard гэсэн дээр дарахаар байж идэг шүү. Зарим хүмүүс нөгөө орчод хичээлээ миний сонгосон хичээл харагдахгүй байна гэдэг. За тэгээд за өөр одоо үнэтэй сургалтын төлбөртэй сургалтын одоо үнэгүй жишээ хичээлийн яаж үзэх вэ гэхээр за эндээс мөн та аль сургалтын жишээ хичээлийг үзэж байгаа юм гэдэг юм бол за тухайн хичээлээ сонгоно гэсэн үг тийм ээ. За тэгээд энэ хичээлийн төлбөргүй хичээл байна уугүй юу жишээ хичээл гэдгийг яаж харах вэ гэхээр за энэ сургалтын хөтөлбөрийг оруулсан тохиолдолд ингээд доор нь оруулсан байгаа. Эрдэнэ хичээл болгоны. За тэгэхээр ямар хичээлүүд нь үнэгүй үзэх боломжтой байна гэдгийг ингээд дуулаар ингээд preview гэдэг ингээд гараад ирсэн байгаа. Тэгэхээр та энэ хичээлүүдийг бол үнэгүй үзэх боломжтой байна. За тэгвэл үнэгүй үзэх хичээлийг үзэхийн тулд та энэ одоо яг энэ сургалтын энэ төлбөргүй хичээл үзэх гэсэн линкэн дээр дараарай. За тэгэхээр ингээд төлбөргүй хичээлийн шууд үзэх боломжтой болчихж байгаа. За ингээд за тэгээд нөгөө яг төлбөртэй хичээл маань болохоо энийг үзэх гэхээр яг ийм анхааруулга гарч байгаа. Уучлаарай энэ хичээлийн агуулгыг харах боломжгүй байна. Төлбөртэй хичээл байна. Сургалтын төлбөрийг төлснөөр сургалтын бүх агуулгыг үзэх хэрэг нэгднэ гэдэг энэ мэдээлэл гарсан тийм ээ. За хэрвээ та энэ сургалтыг одоо худалдаж авахар шийдсэн бол цахим сургалтыг худалдаж авах бол энд дарна уу гэсэн энэ товчон дээр дарна. Үгүй гэдэг юм бол энэ товчид дарангууд өмнөх хуудас руу шинжилж болно. За сургалтыг хэрвээ худалдаж авъя гэж бодож байгаа бол энэ дээр дарахаар одоо төлбөр төлөх хэсэг рүү шилжиж байна. За тэгэхээр та хэрвээ PayPal ашигладаг бол та шууд PayPal-ороо төлбөрөө төлөх боломжтой. За PayPal нь болохоор олон улсын хэрэгтэй карт байх хэрэгтэй тийм ээ. Тэгээ PayPal аккаунт хэрэгтэй болдог. За PayPal-ыг бол гадаад бол нэлээд төвөмөл хэрэгэлдэг байгаа. За хэрвээ PayPal-оор төлөх боломжгүй зөвхөн төгрөгийн данцаар төлөх
гэж байгаа бол та одоо мобиль за PayPal-оор төлсөн хэрвээ хэрвээ та төлбөрөө PayPal-оор ингээд төлсөн тохиолдолд шууд автоматар сургалтын эрх чинь нэгдэнэ. Харин төгрөгийн дансаар буюу одоо мобилоор, интернет банкар төлбөрөө төлөхөөр бол та энэ данснуудад төлбөрөө шилжүүлээд одоо багштайгаа холбоо барих одоо сувгууд буюу одоо энэ мессенжерээр муу утсаар та одоо ингээд би танаас сургалтанд хамрагцсан төлбөрөө шилжүүлсэн миний сургалтын эрхийг нээж өгнө гэсэн захиа үлдээгээрээ би таны захийг аваад таны сургалтын эрхийг нээгээд хэрхэн системтэй холбогдох талаар тань зөвлөгөө өгөх болно. За тэгээд хичээлээ үзэхдээ бол My Dashboard гэдэг дээрээ дараал өөрийнхөө хэрэглэгчийн эрхээр нэвтэрч ороод My Dashboard гэдэг дээр дараал хичээлээ сонгоо явуучих. За таны энд одоо сонгосон одоо суралцж байгаа хичээлүүд харагдах болно. За та бүхэндээ амжилт хүсье. Сургалтын бүдний маань сонгож суралцаараа. Үнэхээр та бодиттой ур чадвар манай сургалтанд бол хамрагдсанараа эзэмших боломжтой.